шийдвэрүүд гарсан байгаа. Энэ шийдвэр нь яг газар дээр яаж хэрэгжиж байна гэдгийг ерөнхийлөгч явж үзэж байгаа. Мөн баялаг бүтээгч үйлдвэрлэгчид гэсэн явж энэ сайхан үйлдвэрүүдэд танилцах тийм боломжийг бас олгож өгч байгаа. За 1 сарын хугацаанд баялаг бүтээгч бизнес туур аялалд нийтдээ 200 баялаг бүтээгч үйлдвэрлэгчид оролцоод нийтдээ 12 үйлдвэрлэлээр одоо өнөөгийн байдлаар танилцчаад байна. 9 үйлдвэр нь Монгол ерөнхийлөгч очиж танилцсан үйлдвэр, 3 үйлдвэр нь энэ жил танилцахаар одоо хуурд орсон байгаа ийм үйлдвэрүүд бас давхар явж байгаагаар онцлогтой. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо төрөөс маш олон шийдвэрүүд гарсан. 3 сарын 3-ны үндэсний зөвлөгөөн дээр 24 шийдвэрийг ерөнхийлөгч өөрөө танилцуулж албан ёсоор зарласан байгаа. Бага хүүтэй урт хугацаатай зээл олголт эхлээд сарын хугацаа өнгөрч байна. Мөн одоо шинэ тоон төхөөрөмжийг одоо гайлан татвараас чөлөөлж байгаа ийм одоо сайхан шийдвэр гарсан. Энэ одоо 27 оны 1 сарын 1 хүртэл хэрэгжинэ. Маш олон шийдвэрүүд гарсан байгаа. Энэ шийдвэр нь яг газар дээр яаж хэрэгжиж байна гэдгийг ерөнхийлөгч явж үзэж байгаа. Мөн баялаг бүтээгч үйлдвэрлэгчид гэсэн явж энэ сайхан үйлдвэрүүдэд танилцах тийм боломжийг бас олгож өгч байгаа. Одоо Монголд ингээд үйлдвэрт ашиглалтанд орсон ажиллаж штэ тийм ээ. Орчин үеийн технологи шигдсэн, инновац шигдсэн шинэ үйлдвэрийн технологитой тийм ээ. Энэ гоё үйлдвэрүүд бас босод үйлдвэрлэгч нар нь үзээд янз янзэл өнцгөр харж өөрснөө дээрээ одоо тусгаж авч байна. Тийм болохоор энэ аялал цаг үе олсон эрэлт хэрэгцээтэй чухал аялал байсан нь мэдэгдэж байгаа.